9-р бүлэг. Сатан аюултай дайсан. Унсан хүн бол сатаны хууль ёсны олз юм. Есүс Христийн даалгавар бол хүнийг сатаны хүчнээс аварч гаргах явдал. Хүн төрлөختөн өөрсдийн зангаар сатаны саналд татагдах хандлагатай бөгөөд Христ агуу ялагч тэдний дотор оршиж хүслийг нь чиглүүлж хүч өгч байхгүй бол ийм аимшигтай дайсныг өөрийн хүчээр ялж чадахгүй. Сатаны хүчийг Бурхан л хязгаарлаж чадна. Тэр газар дэлхий даяар явхдаа нэг ч мөчөд анхаарлаа алдахгүй. Учир нь сэтгэлийг устгах боломжоо алдахаас айдаг. Энэ үннийг Бурханы хүмүүс ойлгох нь маш чухал. Тэгвэл тэд түүний занганд унахгүй. Сатан өөрийгөө далдлах нь. Сатан Бурханы ард түмний эсрэг сүүлчийн дайралтаа хийхдээ түүнийг таних боломжгүй болгох хойц хуурмаг байдлаа бэлдэж байна. 2 Коринт 11-р бүлэг 14-р заалтад Сатан өөрөө гэрлийн тэнгэр эгч болж хувирдаг гэжээ. Зарим төөрөгцсөн хүмүүс Сатан байхгүй гэж сурталчилж байх хооронд тэрээр тэднийг барьж авч тэднэр ихээхэн ажил хийлгэж байдаг. Сатан Христэд хүчээ төвлөрүүлэх үед Бурханы хүмүүс түүнийг ялан дийлэх хүчтэй гэдгийг бусдаас илүү сайн мэддэг. Хамгийн сод итгэгчч Христэд баттай найдаж агуу ялагчд тусламж гуйн залбирвал Сатан болон түүний бүх армиас амжилттай хамгаалж чадна. Сатан уруу даталтай ил тод илэрхий авчирдаггүй. Учир нь ингүүл Христэд итгэгчийн унтаа байсан хүч сэргэж хүчирхэг аврагчдэр найддаг. Харин тэрээр өөрийгөө танигдахгүй байдлаар Бурханд итгэдэг мэт дүр эсгэгч дуудгургүй хүмүүсээр дамжин ажилдаг. Сатан өөрийн чадлын хэрээр Бурханы хүмүүсийг дарамталж, уруу датаж, төөрөгдүүлэхийн төлөө ажилдаг. Эзнийг нүүр тулан дарамжлах, уруу татах зүрх зоригтой байсан тэр нэгэн түүнийг сүмийн орой руу бас маш өндөр уулын орой руу аваачих чадaltaй байсан тэр Сатан өнөө үеийн хүмүүст асар их хүчээ үйлчилүүлнэ. Харин тэд эзнээсээ илүү мэрэгэн ухаангүй Сатаны залмих хүч чадлыг бараг мэдэхгүй байдаг. Сатан хүмүүсийн бие махбодыг өөрийн хүслийг биелүүлэхэд нь хүчтэйгээр нөлөөлнө. Тэр өөрийгөө үл тоомсорлуулахдаа баярладаг. Хүүхдийн үлгэр шиг эсвэл ямар нэгэн амьтан шиг дүрслэгдэж үн цэнгүү мэт ойлголдох нь түүнд бүрж таатай. Ингэснээр хүмүүс түүний ухаадаг төлөвлөгөөнд бэлтгэлгүй болж тэрээр бараг үргэлж амжигтад хүрдэг. Хэрв хүмүүс түүний хүч, залмихийг үннээр нь ойлгвол түүнтэй амжилттай тэнцэхэд илүү бэлтгэлтэй байх байсан. Сүнс бүрийн төлөөх тулаан. Би муу сүнслэг хүчнүүд хүний сүнснүүдтэй тололдож байгааг харин Бурханы Тэнгэрийн эгч нар тэднийг эсэргүүцэж буйг харсан. Энэ тэмцэл маш ширүүн байлаа. Чөтгөрийн эгч нар хүний эргэн тойронд бөөгнөсч агаар мандлыг хор хөнөөлтэй нөлөөгөөр бохирдуулж тэдний мэдрэмжийг мансууруулж. Ариун Тэнгэрийн эгч нар сүнснүүдийг хянаж Сатаны дайчдыг хөөн зайжуулахыг хүлээж байсан. Гэвч тэд хүний хүслийн эсрэг хүчээр тулгадаггүй. Хэрв хүн дайсандаа бууж өгч эсэргүүцэх ямар ч оролдлого хийхгүй бол Тэнгэрийн эгч нар зөвхөн Сатаныг бүрэн устгахгүйгээр марж тогтоон аюулд байгаа нэгэнд илүү их гэрэл өгөгдөж тэднийг сэрж авралын төлөө Тэнгэр рүү харж дуудах хүртэл хугацаа хожиж өгдөг. Есүс өөрийгөө аврахаар оролддоггүй хүнд туслахаар Тэнгэрийн эгч нарыг илгээхгүй. Хэрв Сатан нэг сүнсийг алдаж магадгүй гэж харвал тэрээр бүх хүчээ дайчилдаг. Харин хүн өөрийн аюулыг ойлгож, чин сэтгэлээсээ Есүс рүү тусламж ирж очих үед Сатан олзоо алдгаас айж, өөрийн олон элчийг дуудан хүрээлүүлж, гэрлийн замыг харанхуйн хан босгодог. Гэвч аюулд буй хүн тууштай байж, өөрийн сул дорой байдалдаа Христийн цусны гавьяанд найдан өөрийгөө даатгал Есүс түүний чин сэтгэлийн залбирлыг сонсож, хүчирхэг Тэнгэрийн элч нараас нэмэлтээр илгээн авран хамгаалдаг. Сатан өөрийн хүчирхэг өрсөлдөгч Христ рүү дуудагдахаас айдаг. Тэр түүний сүр хүчний өмнө чичирдэг. Итгэлтэй хазуун залбирлын чимээг сонсоод Сатаны бүх айрам дөргиж айдаг. Харин Тэнгэрийн хоёыг дуулгаар зэвсгэлсэн хүчирхэг элч нар ядаран сүлдсэн, нэхүүлдүүлж буй сүнснүүдэд туслахаар ирэхэд Сатан болон түүний айрам ялагдсанаа мэдэж ухарч буцдаг.